За та бүхний энэ өдрийн амраа мөлөн айлтгаа. Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн ээлж туралдаанаар нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 1999 оноос хойш бид нийгмийн даатгалын шинжилгээ хийнэ гэж олон парламентын бүрэн эрхийн хугацаанд бол олон оролдлогуудыг хийж байсан. Гэхдээ энэ шинжил бол бас бодиттой үр дүнд хүрээгүй нь бол өнөөдрийн ахмадуудын тэтгэвэр амьдрал ахуйд нь хүрэхгүй байгаатай бол бас холбож тайлбарлаж болно. Тэгэхээр манай засгийн газар бол олон дуустгүй яриаг дуусгах зорилгыг бол бас агуулж ажиллаж байгаа. 2024 онд нийгмийн даатгалын багц хуулийг улсын хурлаас баталсан. Энэ багц хуульд зааснаар бол жил бүр инфляцтай уялдуулж тэтгэврийг нэмэгдүүлэх үүргийг засгийн газар төгсөн байдаг. Тэр жил болгон инфляцтай уялдуулж энэ тэтгэврийг нэмлээгээд өнөөдөр тогтолцооны хувьд өөрчлөлтийг хийгээгүй цагт бол тодорхой үр дүн гарахгүй гэдэг нь бол харагдаж байна. Тийм учраас тэтгэврийн шударга тогтолцоог бий болгох шинжилгээг өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Тэгэхээр өнөөдрийн тэтгэвэр бол ард иргэдээ тэтгэж чаддгүй болсон байна. Сонгуульд болоод тэтгэврийг нөхөн төлөвлөх зарим сегмент бүлгүүдийг бас ангилалтай ялгамжтай авч үзэх гээд олон асуудлууд бол бас үүсдэг. Өнгөрсөн хугацаанд бол 5.8 их найд төгрөгийг зарцуулсан ч бүгдээрээ сэтгэл ханамжгүй ийм тэтгэврийн тогтолцоо ирлээ. Жил болгон төсөвт 1.6 орчим их найдын төсвүүдээр нийгмийн даатгалын санг дэмжих зорилгоор тавилаа гэдэг энэ орлого зарлагын алдагдал бол огт буухгүй байна. Цаашдаа улам л алдагдaltaй болох ийм нөхцөл байдал бол тогтоогдож байгаа. Баг төлсөн нь илүү төлсөн нь баг гэдэг ийм бас зарчмыг өнгөрсөн хугацаанд барьж ирсэн юм байна. Тэгэхээр нэг сайн мэдээ бол монголчууд нас нэмж байна. 2004 онд бол манай дундаж нас 64.6 байсан. 2024 онд бол 71.8 буюу 7.2 жилээр уртассан байна. Тэгэхээр нас нэмнэ буюу дундаж насжилт нэмэгдэж байна гэдэг бол амьдралын чанар бас сайжирч байна гэсэн үг. Тэгэхээр амьдралын чанар сайжраад илүү тэтгэврийн наснаас хойш амьдрах хугацаа бол уртасж байгаа. Жишээ нь 2024 оны байдлаар бол 55 настай эмэгтэй хүн дунджаар 25 жил амьдардаг. Эрэгтэй 60 настай эрэгтэй бол 16 жилээр амьдардаг гэсэн ийм бас дундаж насны та бүхэнд энэ тооцооллыг харуулж байна. Тэгэхээр 2004-өөс 2024 он буюу 20 жилийн дотор бол дундаж нас 7.2 жилээр уртассан байна. Энэ бол маш сайн мэдээ. Тийм ч учраас бол бидний өнөөдрийн хуваарлтын тогтолцоо буюу 3 залуу хүн нэг хүний тэтгэврийг төлдөг ийм зарчим бол намайг анх 2020 онд тэтгэврийн шинжилгээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг их хурл дээр батлаад хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг их хурл өргөн мэдүүлж явах үе байхгүй. 3 залуу хүн нэг хүний тэтгэврийг төлдөг байна гэж бид ярьдаг байсан. Тэгвэл 2025 онд яг өнөөдрийн байдлаар бол 2 даатгуулагч нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байна. Тэгэхээр цаашаа ингээд хүн амынхаа насны энэ бүтцийг хараад үзвэл 2050 онд бол нэгийг харьцах нэг буюу нэг залуу хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлдөг болоод эхлэхээр энэ тэтгэврийн амьдралд хүрхүүц байдал бол улам багаснаа. Тэгэхээр цаашдаа бол бид энэ тэтгэврийг илүү тогтолцооны хувьд шударга болгох зайлшгүй шаардлага бол байна гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр илүү олон жил төлсөний үр шим хаана вэ гэдэг асуултанд бол ахмадууд үргэлж хариулаач гэдэг төр зэсгээс шаардаж ирсэн. Баг цалинтай бол хичнээн жил төлсөн ч баталгаа муутай, баг тэтгэвэр илүү олон жил төлөхөөс эрт гарсан нь илүү ашигтай. 25, 30, 35 жил ажилласан ч гэсэн 20 жил ажилласантай адилхан тэтгэвэр авж байгаа энэ тогтолцоо өөрөө шударга биш байна гэж. 20 жил ажилласан ч тэр 25 жил ажилласан ч 30 жил ажилласан ч тэр тэтгэвэр нь ялгаагүй байгаад эхлэхээр хүн илүү олон жил хөдөлмөрлөө. Хөдөлмөрсөн өснийхөө үр шимийг хүртээ гэдэг энэ сэтэл огт төрдгөө. Тэгэхээр бидний энэ санал болоод байгаа өнөөдрийн энэ шинжил бол өөрөө нийгмийн даатгалын хамрагдалтын үрээг тэлэх зорилготой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой ийм шинжил юмаа гэж хэлж болно.
За статистикээс харахад бол 10 хүний 6 нь одоо баг тэтгэвртэй байна. Та бүхэн мэдж байгаа нийт тэтгэвэр авагчдын 57% нь 769 мянган төгрөг буюу доод хэмжээгээр авж байна гэсэн. 769 мянган төгрөг түүнээс бага буюу 42% нь бүрэн тэтгэврийн 15% нь хувь тэнцвэрсэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авж байна. 769 мянга авж байгаа 3 тэтгэвэр авагч нэг нь 25 ба түүнээс дээш ажилласан байна гэсэн. Нэгэсэндээ бол ажилласан жил нь бол урт байна. Тэгсэн мөртлөө доод одоо хэмжээгээр тэтгэвэр авж байна гэсэн. 95 оноос өмнө буюу бид 95 онд шимтгэл зурсан тэтгэврийн тогтолцоо руу шилжсэн. Нэгэсэндээ цалингаас тэтгэврийн наадмын шимтгэл төлөөд эргээд авдаг энэ тогтолцоо руу бол 95 онд шилжсэн. 95 оноос өмнө тэтгэврт гарсан эмэгтэй тэтгэвэр авагчид бол 75%, 95 оноос хойш тэтгэврт гарсан эмэгтэй тэтгэвэр авагчдын эзлэх хувь нь 48%, 95 оноос өмнө тэтгэврт гарсан эрэгтэй тэтгэвэр авагчдын эзлэх хувь 95, 95 оноос хойш тэтгэврт гарсан эрэгтэй тэтгэвэр авагчдын эзлэх хувь бол 57% бол байсан. Одоо ингээд графикээс та бүхэн харахаар 2025 онд бол 5.3 их найд, 26 онд одоо энэ жил бол 6 их найд, 27 онд 7 их найд гээд явах юм бол орлого зарлагын алдагдал бол улам өсөж байна. Ингээд 2050 он гэхэд бол 40 их найд руу хүрээд 7 дахин юм өсөх хандлага бол байна гэсэн. Тэгэхээр бид нар бол цаашаа тэтгэврээ тавьж чадгаа болно. Жил болгоо 10% гэл инфляцтай уялдуулж нэмэлээдэг ямар ч үр дүнгүй. Ингээр бодох юм бол одоо жишээ нь 769 мянган тэтгэвртэй иргэд байна. За 2 сая төгрөгийн тэтгэвртэй иргэд байна. 3 сая төгрөгийн тэтгэвртэй иргэд байна. Тогтолцоо нь өөрөө буруу учраас 10% тэтгэвэр тавилаа гэд баг дээр нь ч баг нэмэгддэг, их дээр нь ч 10% нэмэгддэг. Бахаар энэ өөрөө шударга биш. Тэгэхээр тогтолцооны шударга тогтолцоог заавал бий болгож ийж тэтгэвэр нэмэх асуудлыг шийдэхгүйгээр бид өнөөдөр нэг сонгуул угтаад эхлэхээр доод тэтгэврийг нэг сая 500 болгочих гэхээр би 35 жил төрд зүтгээд сар болгон цалингаас шимтгэл төлцсөн байж ич яагаад би өнөөдөр бусдаа яг адилхан юм тэтгэвэр авч байгаа юм бэ? Тэтгэвэр чи халамж биш ээ. Гинт хүн тэтгэврт гардгүй. Энэ тэтгэвэр гэдэг бол зөвхөн ингээд нэг шимтгэлээсээ төлж яваад өөрийнхөө төлсөн шимтгэлийг хөдөлмөрийн шалгуураа алдсныхаа дараа өндөр насны тэтгэвэр тогтоолсныхаа дараа авах юм зорилготой шүү дээ гэдгийг бол ахмадууд хэлдэг. Тийм учраас бол миний хувьд бол 20 онд энэ тэтгэврийн шинжилгээ ажлын хэсгийг ахалж ирсний хувьд одоо ерөнхий сайдаар сонгогдсныхоо дараа бол би энэ ажил руу одоо бас анхаарлаа хандуулж бол орсон. Тэгэхээр яг ийм гол асуудлуудыг шийдэн тэтгэврийн шинжил бол бүхэлдээ хамрагдалтын хүрээгээ нэмэгдүүлэх зорилготой буюу энэ дотор бол баталгаа тэтгэврийг бий болгох, параметрийн өөрчлөлт буюу тэтгэврийн нас, тэтгэвэр бодох хувь хэмжээ одоо өөрчлөх, гуравт бол тэтгэврийн тогтолцооны өөрчлөлт буюу даатгуулагчийн сонголтонд үндэслэн хагас хуримтлал руу шилжих гэсэн ийм гурван зорилгыг бол тэтгэврийн шинжилтээр агуулж байна. За мөн нийгмийн даатгалын шинжилгээг дараах хүрэн бүлэгтэр хамруулж авч үзэж байгаа гэдгээр онцлогтой. За нэгт санал болгож байгаа энэ нийгмийн даатгалын шинжилгээний хүрээнд хэрэгжүүлэх бодлого бол өөрөө баталгаа тэтгэвэр. Манай улсад бол тэтгэвэр авагчийн тоо 504 мянга байна. За мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ төр бол нөгөө өндөр насны тэтгэвэр тогтоолохоос өмнө тэтгэврт гарсан байдаг бол яг өндөр насны тэтгэврт буюу 55 60 наснда тэтгэврт гарсан 504 мянга иргэд тэтгэвэр авж байгаа. Эдгээр баталгаа тэтгэвэр авагчдыг бид 100-аас 300 мянган төгрөгийг баталгаа тэтгэврээр хангана гэж байна. Энэ бол олон улсад мөрдөгддөг бол зарчим. Энэ Швед, Канада, Австрали гээд улсуудад бол энэ old age security гээд ахмад насны өндөр насны тэтгэвртэй тогтоолсны дараа баталгаа тэтгэврийг олгодог ийм одоо зохицуулт. Нэгсэндээ 55 нас хүрлээ гэхээр тухайн иргэдэд ийм одоо баталгаа тэтгэврийг бий болгодог. Баталгаа тэтгэвэр нь хэр олон жил шимтгэл төснөөс ялгаатаагаар ингэж нөгөө үйлчлэлтэйгээр энэ нь тогтдог. Тэгэхээр баталгаа тэтгэвэр нь бага орлоготой тэтгэвэр авагчийн нийгмийн хамгааллын том баталгаа болж өгдөг. Олон жил шимтгэл төлсөн ч бага цалинтай бусдыг асарч зүүн жил ажилласан иргэдэд илүү нэмэлт баталгаа болж өгдөг. Яагаад гэхээр 35 жил ажилласан ч гэсэн нөгөө цалин бага байсан. Иргэдэд тэр баталгаа тэтгэврийг тавьж өгснөөрөө илүү нийгмийн баталгааг нь хангуулдаг олон улсын сайн жишээ бий. Мөн хуваарийн хөдөлмөр эрхлэгч нар, бичил бизнес эрхлэгч нар нөгөө албан бус салбарт ажиллаж байгаа иргэд өөрөө нөгөө баталгаа тэтгэвэр авахгүй бол угаасаа нөгөө орлого бага байсан учраас нийгмийн баталгаа нь хангагддаг юм аа.
Тийм учраас бид нар энэ баталгаа тэтгэврийг энэ дээр тавьж өгч байгаа. Жишээ нь ингээ өснөгтэй харахад бол 100-аас 300 мянгаыг бол яаж тавих вэ гэхээр 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоологдсон иргэд дээр хэрвээ 10 жил ажиллаад тэтгэврт гарсан байвал 151 мянган төгрөгийг тэр all day security 15 жил ажилласан мөртлөө 769-оор гарсан бол 176 мянга. А 1 сая төгрөгийн тэтгэвэр тогтоологсон бол 10 жил ажилласан дээр нь 140 мянга гээд үйлчлэлтэйгээр энэ одоо зөрүүнүүдийг арилгаж өгөх ийм одоо бодлогыг одоо ингээд санал болгож байгаа гэдгээрээ болвол онцлогтой. За хоёрт бол 2.4 саяас бодох гэдэг одоо ийм саналыг бол одоо би энэ хуулиар дэвшүүлж байгаа. Энэ бол юу вэ гэхээр нийтдээ нэг 141 мянган хүмүүс байна. 2013 оноос өмнөх тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаар бол 1.4 сая л байсан. 13 оноос өмнө 1.4 саяын цалингийн хязгаараас тэтгэврийг боддог байсан. 2018 оноос хойш болохоор 2.4 саяар боддог болсон. Тэгэхээр тэр нэг дундын завсар дээр яаж ийнө вэ гэхээр би одоо энэ өдөрт галав хашиж исэн юм аа. Илүү өндөр цалин авч исэн юм аа. Гэтэл 1.4 сая төгрөгийн цалингаас миний тэтгэврийг бодцоо. Гэтэл 5 жилийн дараа тэтгэврт гарцсан хүн одоо миний одоо удирдлаганд ажиллаж исэн бага цалинтай байсан хүн 2.4 саяас бодуулахаараа өндөр гарчаад байна гэдэг манай анхандууд юу гэдэг вэ гэхээр манай аав ээж эмээ өвнөр юу гэдэг вэ гэхээр биднэрт энэ тэтгэврийн зөрүү байна. Би маш багаар ингээд тэтгэвэр тогтоолгоцоо. Гэтэл би илүү хөдөлмөр эрхэлж ирсэн. Илүү олон жил ажилласан штэ гэдэг ийм зүйлийг ярьдаг. Энэ 141 мянган төгрөгийн асуудал зайлшгүй бол яригдана. Тэгэхээр өндөр цалин өснөөс олон жил шимтгэлт төсөн тэтгэвэр авагчид илүү нэмэгдэл очих энэ зохицуултыг хийх гэж байгаа буюу 13 оноос өмнө 1.4 саяар бодуулж исэн бүх иргэдийг 2.4 сая төгрөгөөс тэтгэврийг нь дахиж бодгож байгаа гэсэн. Жишээ нь бид нар бол яг энэ дээр одоо ингээ харуулхад тэтгэврийн доод хэмжээнээс дээш нь 652-оос 799 мянга дээр яаж хэдэн орчим хүн одоо хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдгийг ингээд бид нар тооцоолоод ингээ гаргаж ийна гэсэн. Ингэснээрээ тэтгэврийн зөрүү арилах нөхцөл одоо бүрднэ гэж ингэж одоо хэлж болно. Тэгэхээр энэ 141 мянган төгрөгийн энэ зөрүүтэй байгаа багаар тэтгэвэр тогтоологдсон 2-3 жилийн хооронд одоо ялгаа гарчаад байна гэсэн үг шүү дээ. Жишээ нь 13 онд гарцсан өөр байгаа гэдэг 18 онд гарцсан 2.4 сая бодвол шудраг биш байгаа байхгүй. Гэтэл бид нар жил болгон тэтгэврийг 10% нэмнэ гэдэг. Нөө 13 онд одоо юу гэдгийг 769 мянган төгрөг сая төгрөгөөр тэтгэврт гарцсан 18 онд 2 сая төгрөгөөр тэтгэврт гарцсан ажилласан жил нийтлэх нь бүр шимтгэл төлсөн 12 онд гарсан илүү тэгсэн мөртлөө 10% бүгдийг нэмнэ гэхээр нөгөө сая төгрөг дээр сая 100 2 сая дээр ч 2 сая одоо 100 гэдэг ч юм уу 200 ч гэдэг юм. Ингээд нэмэгдээд эхлэхээр энэ зөрүү арилаагүй тохиолдол шинжил хийгдэхгүй гэж ингэж үзэж байгаа. Хоёр дахь нийгмийн даатгалын реформын өрөнд хэрэгжүүлж байгаа ажил бол энэ юм. За гурав дахь нь бол 25-аас дээш жил шимтгэл төлсөн жил тутамд олгодог цалингийн нэмэгдэл байдаг. 25 жилээс илүү ажилчвал тэтгэвэр бодохдоо 1.5% нэмэгдлийг өгдөг байсныг бид нар 2% болгож дээшлүүлж байгаа. За мөн 35 жил ажилласан бол цалингийнхаа 67%-аар нь бодогддог байсныг нь 72.5%-аар нь тэтгэвэр тогтоологддог болж байгаа. Ингэснээр ахмад насныг ажилуулах илүү хөшүүрэг болох боломжтой. Нэгсэндээ одоо 35 жил ажиллавал миний одоо цалингийн 72.5%-аар тогтох учраас би илүү олон жил ажиллаж тэтгэврт гарсан надад ашигтай гэдэг энэ сэтлийг өгчөө. Тэгэхгүй болохоор 20 жил ч байна уу 25 жил ч байна уу 30 жил ч байна уу тэтгэвэр нь адилхан тогтоогдож байгаа юм чи хин тэтгэврт гарчгаар нийгмийн даатгалын сангийн алдагдал чинь улам өсөөд 2050 онд 7 дахин өсөх гээд байгаа. Ийм одоо эрсдэл байгаа учраас нэг талаасаа нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах бол энэ тэтгэврийн шинжилгээ бас зорилго юм байна гэж ингэж үзэж байгаа. Дээрээс нь бид нар хөдөлмөр эрхлэлтийг яа дэмжиж чинь гэхээр төлсөн шийтгэлийн хэмжээ хугацаанаас нь хамаарч бид нар тэтгэврийг тогтоох шинжилгээ хийж байна. Нэгэсэндээ бол 57 настайдаа эмэгтэй хүн одоо 60-таа би гарья гэд хүсээд гарнаа гэвэл хойшилсан жил болгоноор 4% нэмэгдүүлнэ тэтгэврийг нь бодохдоо. Жишээ нь 57 одоо биш 60 настайдаа тухайн хүн тэтгэврт гарвал 12% нэмэгдэж тэтгэвэр бодогдно гэсэн үг. Тэгэхээр хүн
За 57-д гарах хэрэггүй байна. Би дахиад 3 жил ажиллавал миний тэтгэвэр 12-оор нэмэгдэж тооцогдох юм байна гэхээр илүү олон жил шимтгэл төлхийг нь дэмжиж өгнө гэж байна. А хэрвээ эрт тэтгэвэр бодуулах юм бол 4%-аар эсрэгээр хасаж тооцно гэж. Эрт тэтгэврт гарна гэвэл. Ингэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх сэтэл, хөдөлмөр эрхлэх сэтэл өснө. Яагаад энийг ингэж хийгээд байна гэхээр нөгөө дундаж нас чинь 20 жилийн хугацаанд 7 насаар ахичгаар хүмүүсийн хөдөлмөр эрхлэх чадвар нас ингэж уртсаад байна шүү дээ. Тэгэхээр тогтолцооны шинжил гэдэг бол өөрөө хөгжилтөөгөө зэрэгцэж явдаг ийм ойлголт юм аа. Энэ утгаараа бол бид нар энэ 4% нэмэгдэнэ гэдэг бол хөдөлмөр эрхлэлтийг нь бүрэн дэмжиж байгаа гэсэн үг. За дээрэс нь та бүхэн бас мэднэ. За бас ахмадууд маань ч гэсэн харж байгаа учраас би энийг тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. 1960 оноос хойш төрсөн ахмадуудад нэг юм хийсвэрт нэрийн данс үүсгэсэн. Тэ? Та бүхэн мэдж байгаа юм нэрийн данстай. За ингээд нэрийн данс буюу 264,052 нэрийн данстай тэтгэвэр тогтоолгосон иргэд байдаг. 60 оноос хойш төрсэн хүмүүс бүгдэнд нь ингээд нэрийн данс үүсгэх хүч. Гэтэл нэрийн дансны аргаар тогтоолох үгүй юу гэд нөгөө тухайн иргэн тэтгэвэр тогтоолохдоо тухайн иргэнээс асуугаад ингээд бодохоор нэрийн дансны аргыг сонгосон 8 хүн байдаг. Нэрийн дансны аргыг. Тэгэхээр энэ нэрийн данс гэдэг бол хийсвэр худлаа юм байна гэдэг нь эндээс харагдаж байна. Тэгэхээр 264,000 хүнд ашиггүй 8 хүнд ашигтай нэрийн данс цааш хэрэгтэй юу? 60 оноос хойш төрсэн бүх даатгуулагчдад 2000 онд нэрийн данс үүсгээд бид нэр 15 оноос тэтгэвэр нь огцон буурах байсан тул дахиад 1979 он болгож хойшлуулсан. 79 оноос хойш төрсэн хүмүүстэй заавал энэ нэрийн данс үүсгийа. Бусд нь одоо 60 оноос гэж дийлэхгүй байна гэдэг ингээ хойшлуулсан хэдий ч энэ тийм амжилттай болж чадаагүй. Нэрийн дансны аргаар тэтгэврээ бодуулах нь өөрөө нөө иргэдэд тэтгэвэр хангалтгүй байгаад байгаа байхгүй юу? Цалин хөлс нь бага учраас. Тэгэхээр 79 онд төрсөн хүний тэтгэвэр буюу 79 оноос хойш нэрийн дансаараа та бодвол гэсэн тэтгэвэр нь 78 оны хүнийхээс дунджаад 40% буурчдаг. Тэгэхээр нэрийн данс бол өөрөө зөв тогтолцоо биш. Үүний оронд бид нар хагас хуримтлалыг санал болгож байна. Жишээ нь энэ DB гэж ярьдаг энэ defined benefit буюу энэ цалингаас тогтоогдсон тэтгэврийн илүү ашигтай буюу жишээ нь хагас хуримтлал руу шилжих зорилгыг агуулж байна. Дэлхийн 170 гаруй орноос ердөө 8 нь нэрийн дансын аргыг ашиглаж байгаа учраас бид нар эндээс илүү хагас одоо хуримтлал руу шилжиж, хагас хуримтлал руу шилжих буюу 2024 он нийгмийн даатгалын багц хуулийг хийхэд та бүхэн мэдж байна. Энэ дээр нөгөө мөнгөжүүлийгээд 2%-ийг нь хуримтлал руу өгсөн. Ингээд 2% хуримтлал руу өгөхөд 24 оноос хойш 1.5 их найт төгрөг хуримтлагдах ёстой байсан. Гэтэл одоо энэ дансанд 393,000 төгрөг байгаа. Энэ 393,000 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосон иргэд яаж авах ч мэддэггүй. Энийг нь зориулт нь огт тодорхой биш. Дээрээс нь хуримтлал үүсгэж байгаагийн зорилго юу гэхээр хөрөнгө оруулалт менежментийн компаниар удирдуулаад бонд авдаг, үнд цаас авдаг, хувьцаа авдаг байхгүй. Тэгээ би их олон жил бас ийм жишээ авдаг байсан. Нөгөө оюутлогоо үр ашигыг Австралийн хахамдууд эзэмшээд байна гэдэг чинь юу гэхээр тэр Rio Tinto гэдэг компани хувьцааг Австралийн тэтгэврийн сан эзэмшдэг. Тэтгэврийн сан нь өөрөө хөрөнгө оруулагч байждаг. Тэтгэврийн сангийн нөгөө хуримтлал үүсгдэг иргэд нь ахмадууд нь байгаад байдаг. Тэгэхээр энэ хагас хуримтлал руу шилжих ажлыг хийхин тулд заавал юм нөгөө менежментийн компани өдөрж өгөөж тооцдог. Түүн шиг 2 сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд 2 сая цалингийн 1%-ийг одоо жилд те 1% хуримтлуулахад 240,000 төгрөг. Иргэн өөрөө хийж болно. Би ингээд шимтгэлээсээ 1%-ийг одоо хуримтлалтаа өгье. Сонгож болох нь шүү дээ. Нөгөө нийгмийн даатгалын санд биш. За хуримтлалт өглөө. Тэгвэл засгийн газрын зүгээс 0.5%-ийг дахиад дэмжлэг үзүүлье. Гэхдээ 360,000 гэ багхгүй. Энэ нэмэгдэнэ. Энийг бид нэр хадгаламжийн хөв арай нэг одоо юу гэдэг нь 16-7% хүрэхгүй мэхэд багадаа нэг 10%-аар бодоход 396,000 төгрөгийн хуримтлал ингээ үүсэж байгаа. Энийг 50 жилээр бодох юм бол 50 сая төгрөг болж болох юм байна. Иргэн дээрээс нь одоо манай засгийн газраас бол иргэдэд энэ тэтгэврээ өөрөө удирддаг, хардаг энэ тогтолцоог бүрдүүлэхээр ийм аппликейшнийг энэ хуультай хамтдад хийгээд иргэн өөрөө за би энэ өөрийнхөө 1% хуримтлалыг бонд авах уу, үнд цаас авах уу, хувьцаа авах уу гэдэгтээ сонголт хийнэ гэж. Энийгээ сонгодог болгох
ийм одоо тогтолцооны шинжилгээг бол хийж байгаа. Тэгэхээр энэ бол хэний ч мөнгө биш. Зөвхөн таны мөнгө учраас өөрөө хяндаг энэ тогтолцоог бол бас одоо дуустдаггүй яриа. Тэгвэл энэ дуустдаггүй яриаг бас дуусгая. Би бас 20 оноос хойш энэ нийгмийн даатгалын шинжилгээ реформыг бас өөрөө барьж авч гардаж хийсэн учраас хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг одоо их хурлаар хилцэж шүү дээ. Одоо энэ 7 хоногт хилц хэсгийг дэмжинэ. Энэ хувийн нэмэлт тэтгэвэр бол 3 дахь одоо тулгуур нь. Хувийн нэмэлт тэтгэврийг бас санал болгож байгаа. Энэ юу вэ гэхээр иргэн өөрөө хүсээд цалингаасаа тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд хийвэл хувийн тэтгэврийн сангууд нь банкудтай адилхан та жилд нэг шинжилгээ өгөөрөө жилд одоо танд бидний бүтээгдэхүүн санал болгож байна. За энэ таны хуримтлаар чинь бид нар ийм одоо компани хувьцаа авах гэж ингэж үрсэх юм байна, үржих юм байна гэдэг. За ингээд хамгийн гол давуу тал нь энэ хувийн нэмэлт тэтгэврийн хуулийн дагуу иргэн өөрөө цалингаасаа тодорхой шимтгэлийг хувийн тэтгэврийн санд хийвэл бид хувь хүний орлогын албан татвар аж ахуйн нэгжийн татврыг хөнгөлт үзүүлж байгаа. Тэнд нь бодогдохгүй гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөө хувийн нэмэлт тэтгэвэр нь бий болсноороо иргэн тэтгэврт гарахдаа тэр хагас өрөмтөл шилжүүлснээсээ ч тэр хувийн тэтгэврийн сангасаач тэр за тэтгэвэр бодох нөгөө төрд ажилласан за одоо улсад ажилласан тий жир шимтгэлээсээ ч тэр цалингаасаач тэр илүү олон жил авснараа одоо бодуулна гэсэн. Тэгэхээр олон давхаргад тэтгэврийн тогтолцоог энэ нийгмийн даатгалын хуулиар өнөөдөр засгийн газар шийдвэрлэж энэ хуулиа барих гэж байна. Үүний дараа бид нар санхүүгийн бүхэн тооцооллыг хийсэн. Ингээд их хурл баталчвал бид нар намрын одоо өргөн мэдүүлэх төсөв дээрээ барьж орж ирээд энэ асуудлыг бүхэлдэн шийдье. За 3 давхаргатай нэг түрүү хэлсэн баталгаа тэтгэвэр гэхээр 504 мянган тэтгэвэр авагчид 100-аас 300 мянган төгрөгийг шударгаар хэдэн жил ажилласан бэ гэдгээр шалтгаалж үйлчлэлтэйгээр баталгаа тэтгэврийг хийн. Тэтгэврийн даатгалын сангаас авах тэтгэвэр одоогийн тэтгэврийн тогтолцоог сайжруулад нэг засгийн газраас 0.5 гээд хагас өрөмтөл рүү шилжүүлнэ. Гуравт бол хувийн нэмэлт тэтгэврийг ингээд санал болгож байна. За дээрэс нь энэ бол нийгмийн даатгалын хууль учраас нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлтүүдийг энэ одоо хуулиар хийхээр өнөөдөр эцлэн шийдвэрлэв. Энэ юу вэ гэвэл оюутан хүн 22 нас хүртлээр оюутан хүн хөдөлмөр эрхлээд ажилтаа ажил болгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлнө энэ хуулиар. За мөн даатгуулагч хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхлүүл 2 хүртэлх гэрээг өөрөө сонгож нийгмийн даатгал шимтгэл төлдөг бол. Жишээ нь олон ажил эрхлээд ажил гүйцэтгэх гэрээ мэрээ байгууллаа ажиллавал 2 хүртэлх гэрээг нь өөрөө сонгоод нийгмийн даатгалын шимтгэл төлнө бусдаас төлөхгүй гэсэн үг. За мөн үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаалх өвчний даатгалын шимтгэлийг 0.1-ээс 0.9%-аар бууруулж байна компани аж ахуйн нэгжүүдэд. Дээрээс нь энэ цалингийн дээд хязгаар гэж байгаа. Энэ бол ажилтаа ажил болгогч тал ажилтны тал бол яадаг вэ гэхээр хөдөлмөрийн доод хэмжээ тий. Цалингийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ажилтан бол төлдөг. Жишээ нь өндөр цалинтай гэсэн үг шүү дээ. Одоо магадгүй 10 саяын цалинтай хүн байлаа гэхэд 792-оос 10 дахин гэхээр тэр хэмжээгээр төлдөг байхад ажил олгогч тал бол тухайн хүнд өндөр цалин төлснийхөө хэмжээгээр өөр тэр ажилтныхаа өмнөөс ажил олгогч тэр 12.3%-ийг одоо 20 саяын хүн цалин өндөр цалин өгөөд байж байгаа компани аж ахуйн нэгжүүд тэр хүнд өндөр цалин төлчөөд түүнийхээ хэрээр өндөр шимтгэл төлөөд байдаг нь шудраг бус юм аа. Тэгэхээр ажилтаа ажил олгогч талыг 10 дахин яг нөгөө хөдөлмөрийн цалингийн доод хэмжээний 10 адилхан болгочвол нөгөө орлого нь иргэдтэй компани нөгөө ажилтан талдаа үлдэх болцоог бий болгож байгаа. Дээрээс нь албан бус хөдөлмөр эрхлэгч энэ бичил бизнес жидүү эрхлэгч нартай зориулаад бол 5 хүртэлх хүн ажилтан албан хаагчтай компани аж ахуйн нэгжүүдээр 3 одоо ажилтан ажил болгогчийг бол шимтгэлээс чөлөөлнө гэж. 5 хүн цалинжуулж байгаа. Одоо манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлч гэсэн тий 5 хүн цалинжуулаа байж бол 3 хүнийг нь шимтгэлээс чөлөөлнө гэж байгаа. Дээрээс нь албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс олон жил шимтгэл төлөвлөл өндөр тэтгэвэр тогтоолгоно гэх энэ сэтэлжүүлж яваад эхлэхээр албан бус хөдөлмөр эрхлэгч нар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй яваад байсан бол хэрвээ төлөе гэж хүсээд төлж эхлэх юм бол шимтгэлийг 24 хүртэлх сар 50% хөгжүүлж байгаа гэсэн. Ингээд нэгэнд олон жил төлөвлөх сэтэл нь байгаа учраас үүнд нь бид нар ийм хөшүүрэг одоо бас хийж өгж байгаагаараа ингээ онцлогтой гэсэн үг. За тэгээ ингээд цааны газар кофе шоп, талх цэг, хүсчин юу гэдэг бичил бизнесийнхэн бол одоо 3 одоо хүнээ одоо ажилтнаа шимтгэлээс чөлөөлүүлээд явах ийм боломж бол байна. Ингээд энэ бол илүү ажил хийх хөшүүрэг, хөдөлмөрийн үр шимийг ирээдүйн эрсдлээс хамгаалах
илүү олон жил төлсөн илүү авах 3 давхар тэтгэврийн шин тогтолцоо мөнгө хуримтлал засгийн газраас олох урамшуул дээрээс нь хагас хуримтлал руу бүрэн шилжих ажил олгогчийн нийгмийн даатгалын хөнгөлт чөлөөлтийг хийж чадвал бид нэр тэтгэврийн шударга тогтолцоотой хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ийм бодлого хэрэгжиж эхэлнэ. А тэрнээс биш одоо юу гэдгийг тэтгэврийг маргааш одоо сая 500 үргээд эсвэл бүгдийг нь 20% нэмээд гэлээгээд энэ шударга бус байдал бол өөрөө зарим иргэдэд хүн дээр тусаад байгаа байхгүй. Би олон жил ажилласан байхад намайг яагаад ингэж 10% нэмээ боддоо дэмжихгүй байгаа юм. Би шимтгэлээ төлсөн шүү дээ. Улсад 30 жил цалингаас тэтгэврийн даатгалын шимтгэлд 17% төлөөд ирсэн хүн шүү дээ гэдэг ийм л шаардлагыг бол тавьдаг учраас тогтолцоог бүрэн өөрчлөё гэдэг ийм бас энэ бол нэг талаасаа бол олон жил явсан дуустгүй яриа. Тэгээ энэ дуустгүй яриагаа дуусгахыг гэж бас зориг гаргаад ингээд өнөөдөр засгийн газраар шийдвэрлэж их хурл дөрвөн мэдүүлгээр тогтлоо. Тэгээ хууль батлагдаад бид төсвийн тооцооллыг ч гэсэн хийсэн. Ингээд намрын төсөв дээрээ хууль батлагчуул яг энэ хуулийнхаа дагуу авч орж ирэхээр одоо авч байгаа тэтгэвэр авагчнаас тэр зөрөөтэй байгаа эзч тэр дээрэс нь тэтгэвэр бол өөрөө ахмадын сэдв биш залуучуудын сэдв. Өнөөдөр 40 хүн дахиад 20 жил ажиллахад миний шимтгэл миний амьдралд ямар нэмэртэй вэ гэдгийг бодох ийм одоо гол бодлогын шинжил юм аа гэдгийг хэлье. Тэгээд энэ бол өнөөдрийн бас засгийн газрын онцлог одоо бас шийдвэр байлаа гэдгийг хэлье. Одоо энэ шийдвэр гаргаснаар төсвөр батлагдвал төсвүүдээр хачаал наваад байна дээ. Хоёрдугаар та нийгмийн даатгалын шимтгэлийн одоо авралтаа маш олон газар өглөө төлөвлөгөө банкуд байж байна. Энэ нийгмийн даатгалын шимтгэлийн авралтыг багуулах хэрэгтэй ямар ажлууд хийх вэ? Одоо би ингэж төсөл гаргаж байгаа биш 50 настай хүн байж идэг. Борон хугацаанд төлөв гарыг гэж бодож ирсэн чинь та эдийн шинжилгээ хийжлээ шүү дээ. Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох юм уу? Нөхөн төлөх хугацаатай ч юм уу тодорхой хугацаанд хугацааг нөхөн төлөөд төсөлтэй гарах боломжийг бий болгох юм уу? Тэгвэл одоо ингээд гарах гад байдаг. Би та сүүлийн 5 жил төлчөөд гарах гад байдаг хүмүүс байж байгаа. Энэ хүмүүс чинь дахиад таны энэ хуулиар чинь ингээд тохирох юм шүү. Энэ хүмүүс нөхөн төлөх боломжийг олгох юм уу? За яг нь ер нь бол ийм шудраг тогтолцоо гэдэг бол өөрөө юу юм бэ гэхээр энэ нөхөн төлүүлдэг. За эсвэл одоо хуваарай хөдөлмөр эрхлэгч нарыг тэр заамалчдыг ч гэдэг юм уу ингэж тухайлан авч үзээд хөнгөлт чөлөөлтүүдийг үзүүлсэн нь өөрөө ийм хөрөөний шиг болгочихгүй юу? Энэ тогтолцоог өөрөө. Дээрээс нь төрийн албаагчийн цалин гэхэд 33% хуулиар зохицуулж байгаа гэж би яриад байна. Энэ чинь юу гэхээр ялгамжтай ханддаг. Бүр 1958 оны тэтгэврийн тогтолцоогоор л ингэж давхиад шүү дээ бид нар. Тэгэхээр хуучин тогтолцоогоор өнөөдөр дундаж нас жүссэн ийм тогтолцоог удирдах болдгоо. Жишээ нь одоо мега одоо тэтгэврт дахиад одоо 20 жилийн дараа гарна гэж бодоход за 5 жил өндөр төлсөн одоо үндтийг нь харгалзаад тэтгэвэр тогтоочод шүү дээ одоо. Тэнгүүд би энэ үед ингээд төсөл дээр ажиллаж байсан өндөр цалинтай байсан юм а. Энэ 5 жилээ тооцоолчаа гэд ингээд гарчаад байна шүү дээ. А энэ тогтолцоо бол одоо өөр тогтвортой олон жил шимтгэл төлснийг л урамшуулна. Тэгэхдээ олон жил төлснийг урамшуулж ижил цаашаа энэ чинь нөгөө нийгмийн даатгалын сан урт хугацаанд орлого зарлагын алдагдал буурахгүй бол ингээд ялгамжтай хандаад байхаар энэ чинь явахгүй байгаа хгүй. Тэгэхээр та илүү олон жил төлөвл 4% нэмэгдүүлээд байх нь байна. А төлсөн хэмжээгээс чинь тэтгэвэр өндөр бодогдох нь байна. Тэр нь өөрөө тэр баталгаад шууд тэтгэврт гарсны чинь дараа тэр баталгаа тэтгэвэр дээр чинь ч гэсэн ногдох хэмжээ өндөр байх нь байна. Гэдэг өөрөө энэ бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого байхгүй. Одоо хэдүүлээ ийм нэг зориг гаргаж шийдэхгүй бол одоо ингээд энэ 5 жил чи өмнө 7 жил байсан. Гэтэл одоо 5 жил болгочоор хамгийн өндөр төлсөн хэсгээ авчичлаа байхгүй да. Тэгэхээр 5 жил өндөр төлсөн чи энэ тэтгэвэр бодоход бол маш томоор нөлөөлнө шүү дээ. Тэр чинь шимтгэл төлсөн хэмжээ байна. Өндөр төлсөн учраас. Тэгэхээр тэтгэвэр чи өөрөө ерөөсөө миний мөнгө би өөрөө хянах ёстой. Би шимтгэл төлсөн учраас би өөрийнхөө хөдөлмөрлж байгаа одоо үедээ төлснийхөө үр шимийг за өндөр наснд гарсныхаа дараа аваад миний тэтгэвэр амьдралд хүрэхийг л нэрлээд байгаа шүү дээ. Хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр ийм л тогтолцоо. Төсвийн хувьд бол бид нар бас тооцооллуудыг одоо хийж байна. За ер нь бол энэ тогтолцооны шинжил бол
төсөв дээр нэг 2.4 их найдын одоо ачаа өгнө. Гэхдээ бол намрын төсөв дээр бол бүтэц бүрэлдэхүүнийч хөндлөн. Өнөөдөр засгийн газар дээр бол би үндэсний одоо нөгөө баялагын сан шинжлэгдсэнтэй холбогдуулж 14 компани татан богдож байгаа дээр хэмнэлтүүд үүсгэх ажлуудыг хийж, дээрэс нь одоо төрийн өмчт компаниудын шеэрүүдийг хөрөнгө оруулалтын сан дээр нэгтгэж олон улсын менежментийн компанид өгч одоо олон улсад IPO гаргах ажлыг хийж эхэлж байгаа. Тэгэхээр ер нь бол тодорхой хэмнэлтүүдийг бий болгох хэдий ч ийм нөгөө реформын шинжтэй үйл ажиллагаанууд зэрэгцэж явах ёстой юм. За тэрнээс бид нар ингээд нэг урд хормоогоор хоод хормоогоор нөхөд явна гэж байхгүй. Одоо жишээ нь Чингис хаан баялагын сан цаашдаа бол олон улс IPO гаргана. Одоо Franklin Templeton-тэй хэд удаагийн цахим уулзалтуудыг хийлээ. Одоо Узбекистаны компани гаргасан. Яг энэ компани Хомкийг нь удирдаад, хөрөнгө оруулалт менежментийн компаниг нь удирдаад бирж дээр гаргах юм бол тэр хөрөнгө босгоно. Дээрэс нь шеэрүүдийг нэгтгүүлээд ингээ портфолио маягаар нэг багцуулгаад гаргахаар тухайн компани 10%-ийг тэр баялагын сан Мятын одоо 5% ч гэдэг юм уу, Эрдэнэс тавталгаа 10% ч гэдэг юм уу, Эрдэнэтийн 5% ч гэдэг юм. Ингээд нийлүүлж ягаад гаргахаар тэр хувьдыг эзэмшиж байгаа компаниудын үнэлгээ, аудит, засаглалууд дагаад сайжраад явах байхгүй. Тэрнээс одоо ингээд нэг юм улс төрчдөөс хамаарал бүхий нэг юм хэдэн юм төрийн өмчт компаниуд явахгүй шүү дээ. Тийм учраас би бол хинт чилээгүйгээр гинти сюрприз барьж одоо Чингис хаан баялагын сан дээр 14 компаниг буулгасан. Тэгээ одоо тэр 14 компани захирлуудын ард байгаа улс төрчид бол намайг бол зовоож байгаа. Бүтээмжийн менежер ч юм байхгүй одоо. Тэ тэр хүмүүс ч одоо их зовлон болж байгаа. Би эх 7 оны 3 дахад албаж бол. Ингээд олон улсыг хомкод өгнө. Ингэсэн цагт бол хинч нөлөөлж чадахгүй. Бирж дээр гарах бэлтгэл хийж яхад тэр шаардлагыг даваад тэнд ажилд ороод за тэр компани гаднаас тэ хом менежмент өдөрдөн гэдэг чинь нөгөө орлогыг нэмэгдүүлэх гэдэг шүү дээ. Зорилго нь дээрээс нь засаглал сайжруулах гэдэг. Одоо жоохон золбоотой байяа л гэдэг байгаа шүү дээ. Ингээ хоёр тулд гадаадын банкыг ч гэсэн одоо хит хит уулыг уулзсан. Бизнес эрхчлөөний хуулийн дээр нэг л чухал хууль байна. Тэр хуулийг батлаад өгвөл гадаадын банк ороод зээлийн их усүр нэмэгдүүлэх, зээлийн хөв буурах ажил руу ингээд орё. Тэрээс одоо ингээд нэг юм улс төрийн янз бүрийн попурлос болоод үннийг ярьж чаддгүй ийм байдалтай байж болохгүй шүү дээ. Тэрээс биш ингээд тэтгэврийн шинжил хийнэ гэхээр гарч ирээл сонгуул зориулаад бүгдийг 20% нэмнэ. Ингэж хэллээгээд яагаад өнөөдөр 30 жил шимтгэл төлсөн ахмадууд зарим нь хохироод байх ёстой юм бэ? Тийм учраас бүгдээрээ шударгал байл гэдэг ийм л одоо шинжил 2.4 их найдын ачааг бол намрын төсвүүдээр бол би одоо энэ бол нэгдүгээр асуудал гэж үзэж байгаа. Цалин хөлсөө бол нэг хуулиар шийдэх ёстой. Тэтгэврийн шудраг тогтолцоотой болох ёстой. Тэ энийг хийх ёстой. Тэгээ төрийн өмчт компаниудын засаглалыг сайжруулж эндээс одоо салах ёстой. Энэ нэг олон жилийн яригдсан асуудлуудыг. Тийм учраас засгийн газрын агентлагууд дээр ч гэсэн өөрчлөлт шинжилтийг би хэрэглэхийн дарга багаас ахуулаад чиглэлийн шинжилгээ хийж дууссан. Яг үнэндээ улс төрийн эр зөрөх хэрэгтэй байна. Яг ингээд төрийн ажлаа бодоод ингээд хийх гэхээр энд нэг бахан томилгоо хийцэн нэг юм улс төрчид ингээд байгаад идэг төрийн өмчтийн компаниуд дээр. Тэр энэ зовлонгоос ангижраад ерөөсө том агуулга хараад л ингээд зориул би энэ 2.4 их найдын ачааг бол өөр нь экспорт гэсэн ер нь бол сайн байгаа шүү дээ. Тэгээ экспорт сайн байгаа. Гол нь нөгөө их ашиг эренб байхгүй. Тэрнээс биш бид нар өмнө нь нэг засгийн газрын байр барийгээл 500 төгрөг суулгаж л байсан хүмүүс шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр одоо үнэхээр иргэдтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж болохгүй зүйл байхгүй. Тийм учраас татварын хуулийн шинжилгээг та нар бас харж байгаа тийм. Одоо татварын хууль дээр би маш тодорхой юм ярьдэн шүү дээ. 1% аж ахуйн нэгжийн орлого 2.5 болгосоор 180 компани, нөөтийн суудгад тоологчдын босго 500 болгосоор 23 компани, дундын нөө 6-аас 10 төгрөгийн борлуулалтын орлоготой бол 25 10 байсны дунд 15-ыг хийгээд өгөхөр 300 компани. Гэт ингээд ерөөсөө энэ дандаа нэг ажлын байр нэмэгдүүлэх зорилготой бодлого байхгүй. Тэрнээс биш ингээд гарч ирээл энийг 1 куб болгоё, энийг тэр болгоё. Ингээ яах вэ? Тухайн үед нэг 3 хоногийн алга ташилт хэдийч тогтолцоог эвдсээр байгаад ийм болгочоод байна л д. Яг ийм нөхцөл байдалтай. За.
жил болгоно юм. Тэгэхээр энэ бүхэн нийлээд дундчаар иргэн дөрж бат хэдэн үргийн дэвтэр авахгүй юмсан. Тэрийг дундчилж гаргаж өгч. За одоо дэвтэр гарцсан хүмүүст ямар өгөх гэж бичих юм бэ? Нэгэд одоо сүүлийн 5 жилээр тогтоолгоцсон эсвэл ингээд хуулиа хайж нүдэр авах хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс энэ хуулийг Тий. Одоо ингээд 504 мянган тэтгэр авахч байна шүү дээ. Одоо энэ 504 мянган тэтгэр авахч дээр 100-аас 300 мянган төгрөг шууд нэмэгдэнэ. Тэгээд тэд нар яаж ийм гэхээр 769-ээр тогтоолгоцсон бол 10 жил ажиллаад 769-ээр тогтоолгоцсон хүмүүс байна. Тэд нар дээр 150 сая төгрөгөөр тогтоолгоод 10 жил ажилласан бол 140 мянга. За ингээд 15 жил ажилласан бол 165 мянгаад бүх тэтгэвэр авагч нарт 100-аас 300 мянган төгрөг. Ийм ялгамжтайгаар нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө зөрөө байна гэд яриад байгаа хүмүүс байна шүү дээ. Тэтгэврийн зөрөө байна бидний дунд. Тэр 141 мянган хүн. 141 мянган хүн дээр бүгдийг 2.4 саяас бодж эхэлнэ. 1.4 саяас бодуулсан хүмүүс байна шүү дээ. Цалингаа багаар. Тэр хүмүүс ингэ бодоод эхлэхээр дунджаар эн чинь нэг 192 мянган төгрөг. Баггүй юу? Энэ 140 мянга. Тэгэхээр ерөөсө хамар хүрээ бол энэ гэж ойлгож болно. Тэгэхээр юудаж тэтгэврт гарцсан хүмүүстээр бол 100-аас 300 мянга бол ялгамжтайгаар нэмэгдэн. Тэгвэл тэр бол шудрах хэрэгтэй байхгүй юу? Би 769-ээр тогтоолгоцсон. Тэгвэл би 10 жил тэтгэврт ажиллах гарцсан. Тэр хүмүүстээр яаж бодох юм? 20 жил ажилласан дээр нь яаж бодох юм? 25 жил ажилласан дээр яаж бодох юм? Шудраг ойлгохгүй бол чи 30 жил ажилласан ч чамаагүй, чи 10 жил чамаагүй, бүгд 10% шүү гэж. Ингэхээр өөрөө тэтгэвэр чи халамж болчиход байгаа байхгүй. Тэтгэвэр чи халамж биш. Тэтгэвэр чи бидний мөнгө, бид өдөр тутам цалингаасаа илүүчилж байгаа бидний шимтгэл учраас хөдөлмөрснөөр ингээ ялгамжтай. Тэгэхдээ нэг зүйлийг л ойлгох, тэтгэврт гарцсан байгаа бүх ахмадууд 100-аас 300 мянган төгрөг бүгдэнд нь нэмэгдэнэ. 141 мянган саяны зөрөөн дээрээ ингээ яригдана. Эдгээр бол дандаа нөгөө шинээр тэтгэвэр бодуулах гэж байгаа. Одоо ажиллаж байгаа залуучуудад илүү хамааралтай байхгүй юу? Жишээ нь 35 жил ажиллаад гарчвал нөгөө 67%-аар бодогддог байсан тэрийн урамшуу. Тэрийг шууд 72%-аар бодохоор өндөр болчихно. Тэгээд нөгөө жил тутмын нэмэгдэл чинь 1.5 25 жил ажилласан 1.5 байсан чинь 2% болчоор энэ өсчих байхгүй. Одоо эднэр бол дандаа нөгөө шинээр тэтгэврт гаргаж байгаа хүмүүстэй холбоотой. Одоо жишээ та бид бол ингээд тэтгэврт гаргахдаа за нэг 57 одоо эмэгтэй хүн бол одоо гаръя гэж хэлсэн бол за 60-таа гарчаа гэж бол 12% нэмэгдэх юм чинь. Гэхдээ 3 жил ажиллахад яах вэ гэдэг. Ингээд гарч байгаа. Дээрэс нь тэтгэврт гарцсан бол ажил төрөл эрхлэхээр бас нийгмийн даатгал дээр нь одоо чөлөөлтүүдийг хийж штэ. Та дандаа зарлагын талаасаа ярьлаа. Одоо орлого талаа яах юм бэ? Одоо нэг их баяд орчмын татаас тавьжиж нийгмийн даатгалын сан чи өөрөө ажиллаж байгаа. Тэгээд нэг удаагийн шинжтэй хуулийг одоо өөрчлөлийг хязгаарлажгүй цэрэг офицер малчин гэж ингэж нийгмийн хүмүүсийг ялгасаар байгаа энэ сангийн алдар том болгосон, цоолгоо болгосон шүү дээ. Тэр эвдүүлэхгүй байх юм аа гэсэн юм уу? Орлогоо яаж төсөвж байгаа? Гуравдугаар олон улсууд энэ мөнгийг гаргадаг. Одоо бид нар арай гэж арилжааны том 10 банк нээж шүү дээ. Гадагшаа энэ мөнгийг гаргаад эргэл орлого талаа яаж төсөвж байгаа? Одоо насжилт нэмэгдээд бидний 3 нутгийн нэг нь одоо залуу байгаа бол 20 жилийн дараа 3 нутгийн нэг нь хөгшин болох байдаг шүү дээ. Энийг яаж? Одоо жишээ нь ийм байлээ л дээ. 90 он бол нөгөө баг төрөлтийн үе. Тэгсэн чи 60 оныхыг яг тэтгэврт гараад эхэлсэн нөгөө их төрөлтийн үеийнхнийг баг төрөлтийн үеийнхаа үүрж эхэлж байхгүй. Тэгэхээр хүндрээд эхэлсэн. Тэгэхээр бид нар ер нь яаж яана гэхээр энэ нийгмийн даатгалын сангийн орлого буураад байна гэдэг бол шимтгэл төлөх ямар ч сонирхолгүй болж эхэлж байгаа. Хүмүүс яг тэр 5 жил төлчөөл бодуулчих юм чинь би заавал төлж яах юм гэхээр улам ингээд нөгөө орлого багасаад байна шүү дээ. Тэгэхээр энэ тогтолцооны шинжил бол өөрөө ихээр сэтэлжүүлэх гээд байгаа нь учраас тэр нэг жил илүү байвал 4 үгүй шүү. Олон жил байвал өндөр та нарын тэтгэврийг бодно шүү гэд байхаар хүмүүс илүү нөгөө шимтгэл төлөх сонирхол нэмэгдэхээр хуваарь хөдөлмөр эрхлэгч нар ч гэсэн би одоо шимтгэл төлж эхэлье гэж санаачлаг гаргавал 24 сард нь 50% хөнгөлчихөж байгаа хгүй. Тэгэхээр энэ бол хамар хүрээ өргөжих нь орлого нэмэгдүүлэх хамгийн том сэтэл. За хоёрт бол яг таны хэлсэн. Одоо жишээ нь ингээд та бүхэн энэ дээрээс сая харахад бол ерөөсөө энэ тусгай олон нөхцлүүд одоо явсаар байна. Одоо ингээ олон хүүхдтэй малчны урлагийн цэрэг цагдаа төмөр зам хамгаалт гэх тийм ингээл маш олон ингээл бүлэг өөр малчид хуваарай хөдөлмөрийн албан бусыг баг төлсөн нь илүү байдаг гэдэг. Ингээд эдгээрийг ер нь одоо ингэж шийдэхийн тулд болвол бид нар
хууль дагуулад тэгтээ хугацааг жоо хойш тавьж байгаа. Жишээ нь 2029 оноос хойш тэтгэврийн насыг ингэж 3 сараар нэмж явах хэрэгтэй юм бэл. Одоо ингээд шууд тэтгэврийн нас нэмчихье гэхээр энэ бол одоо тэтгэврт гарах га тэр хүн чинь тооцсон байгаа шүү дээ. Тэгэхээр шууд хандаар юм гэж ингэчгээс илүү ингэж үе шаттайгаар 29 оноос тэтгэврийн насыг ингэж 3 сараар нэмж явах. Яа, дээд нь ийм шийдвэрүүдийг бол энд ингэж бид нар гаргаж байгаа хууль дагуулад. Би бол одоо илүү одоо яг иргэдэд ямар зүйл хүрэх вэ гэдэг талаас нь ярилаа. Тэгэхдээ энэ тогтолцооны шинжил бол илүү нэг үе шаттай одоо энэ бүлгүүдийг нь ангилах, насыг нэмэх энэ төр бол дандаа 29 оноос хойш хэрэгжихэр тавьж байгаа. Яа тэгэхээр 2 жилийн дараа тэтгэврт гарах хүн дээр энэ хүн дээр тусчих байхгүй. Тийм учраас энэ эргэцүүн байдлыг дордуулахгүй тулд энэ нэгэн шудраг тогтолцоо учраас бол шудраг байдлыг дэмжих зорилгоор бол зайлшгүй одоо 29 оноос үе шаттай насыг нэмэгдүүлэх ийм бодлогуудыг бол авч явна л гэж. Яг ер нь бол одоо энэ хуулийг баталжуул маш сайн хэрэг байна. Батлахгүйгээр хэлц хэсгийг дэмжээ явуучвал намрын төсвийн тодтгол эх оны төсөвтэй хамтдгаад бид нар тооцоолол оруулж ирнэ. Тэгээд төсвийн тодтгол намар хэлцэж явах үед энэ хууль батлагдаад явбал эх оны төсвөөс хэрвээ 10 дугаар сарын 1-ээс өмнө энэ хуулийг баталжуул энэ нэг саяны одоо харсан нөгөө 24 оны 2% хоригдол дээр нэг 380-90 тэрбум төгрөг байна гэдэг шүү дээ. Энэгээр сүүлийн 4 сар зарим шинжилгээг нь эх оны 10 сар төсөл тодтогод батлагчвал 10 сарын 1-ээс 1 сарын 1 хүртэл саяны санхүүжилт төр шийдээд явъя гэж. 27 оны 1 сарын 1-ээс бол яг энэ тогтолцооныхоо дагуу өөрчлөлтөө хийгээд тэгээ инфляцтай уялдуулж нэмж байгаа 10% адилхан тооцоод яг тэр инфляцтай уялдуулж нэмдэг 10%-ийг би дахиад гарч ирэл 10% гээл ингүүл тэгэл бүх юм шудраг биш байна гэл хинт сэтгэл хангамжгүй байх учраас энийг шийдчихэд 27 оны 1 сарын 1-ээс тэр хуулиач хэрэгжүүлнэ, энэ тогтолцоогоо явуулна. Нэгэнт ингээд зөрүүнүүд нь арилаад ингээд эхэлжүүл баталгаа тэтгэвэр энэ төр болоод хоорондоо зөрүү энэ төр ойртоод эхэлжүүл 10% нэмэхэд бол илүү шудраг болоод эхлэв ш. Цаашаа 10% нэмээд ийм болж эхлэн. Тэгэхээр 27 оны 1 сарын 1-ээс бол шууд одоо хэрэгжүүлъя гэж засгийн газар бол тооцож байгаа. Тэгэхээр ер нь бол манай засгийн газар бол ингээд тэтгэврийг бол шудраг тогтцоор шилжүүлчихье гэж зорьсон. Дээрээс нь одоо манай хөдөлгөөн нийгэм хамгааллын яам Бакир сайд бол тэр гэр бүлийн хөгжлийг дэмжих хууль, халамжийн хууль хоёроо бас өргөн мэдүүллээ шүү дээ. Тэр бол нөгөө халамж, гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг бол ингээд ангилж байгаа. Төрийн албаагч цалин 33 хуулиар зохицуулдаг байсныг нэг хуулиар зохицуулдаг болох шинжилгээг хийж байгаа. Тэгээ ер нь дуустдаггүй олон яриаг л дуусгая, илүү жоохон шинжлэх ухаанчаар харъя гэж асуудлаа ойлгож ярих. Тэгээ асуудлаа ингээд барьж авч шийдэх тал руу нь явуулъя л гэж ингэж би бол ажлуудаа бол уялдуулахыг бол бас ерөнхий сайдын хувьд их хүсэж байгаа шүү дээ. Тэрнээс нэг тийм яг үнэндээ тийм сайн сайхан эдийн засаг авчаал нэг ажиллаад байгаа юм байхгүй шүү дээ би. Тэгэхээр энэ болгоныг засаж залруулах үүрэг бас над дээр иржээ. Манай засгийн газарт иржээ гэж байгаа учраас үүнийг засаж залруулах ажлуудыг л хийж байгаа. Дээрээс нь бас нэг орчин цагт бас боловсрал эзэмшсэн бас нэг залуу хүний хувьд энэ олон улсын энэ компаниудтай хөрөнгө оруулагч нартай ч гэсэн их тийм дэвшилтэд олон ажлуудыг явуулж байгаа их нь бол энэ баялагын сан энэ хөрөнгө оруулалт менежментийн компаниуд үзүүлээд удирдуулаад пост коммунист хэдэн орнууд чи ихэвчлэн бүгдээрээ л төрийн өмчтүүдэд бирж дээр гаргаад Узбекистан хүртэл гаргаад ингээл дэлхийд мөнгө босгоод болж штэ. Энийг бид хийх л өстой. Тийм учраас ингээд бид надаас асуудаг одоо би Ороногийн гэрээг хийсэн загварын дагуу энэ бол сайн жишг гэж хүмүүс ярьдаг. Тийм учраас би оюутлогоо дээр ч гэсэн ийм байр сууриа баримталж байгаа, ногд хашгирч нэмэгдүүлээ гэж байгаа. Тэгээ одоо жишээ нь манай засаг бол саяны менежментийн төлбөр бууруулсан асуудлыг тэр би одоо зээлийн үүд бууруулах дээрч тэр Монгол талын дивиденд авах дээрч тэр онцлогийн хөрөнгө оруулалтын гэрээ дээрч бид тухайлан ажиллаж би үр дүн гаргана. Өнөөдөр 1989 онд анх энэ засгийн баяжмлын хайлуулах боловсруулах үйлдвэрийн анхны ажлын хэсэг гарч ирсэн юм бэл. 89 онд шүү дээ. Эрдэнтийн дэргэд. Тэр ажлын хэсгийг чинь манай одоо энэ их хурлын гишүүн Батбаярын аав Далаагуй анх ажлын хэсгийн нарийн бичиг нь байсан юм билээ шүү дээ. Тэгсэн зэс хайлуулах энэ одоо энэ засгийн баяжмал
хайлуулах, боловсруулах үйлдвэрийн чинь хэдэн засгийн газар ярив. Энэ ажлыг аваад энэ ажил руу орсон. Ингээд бараг 50 гаруй компанид хүсэлт илгээсэн. Ингээд шорт лист гарсан. Өнөөдөр аль бие усаар одоо компани шалгарлаа. Засгийн газрын хурлаар. Одоо хөрөнгө оруулалтын гэрээ хийж байна. Энэ асуудал. Ган дээр одоо урангуул листийг эх 7 хоног танилцуулах чинь. Игээр асуудлыг авахаараа Монгол залуучууд бол жишээ нь санхүүгийн модель дээр өөрсдөө ажилладаг болцсон. Монгол залуучууд бол дэлхийн хэмжээнд хинтээч нүүр тулдаг шин цаг үеийн аятайхан боловсралтай хил устай мундаг залуучууд, потенциалын залуучууд зөндөө гарцсан байна шүү дээ. Эдгээрийг зөв ашиглаж чадвал монголчууд бол альж одоо орны хөрөнгө оруулагч нартай бас тэр төвшний хилцээрийг хийгээд үр дүн гаргаж бол чаддгийн илэрхийллүүдийг бол ингээ харуулна. Олон дуустгүй яриануудыг ингэж дуусгаж өгөх нь бидний ажил болохоос биш. Тийм одоо нөгөө дахиад нэг юм шинэ юм сэтгээд яриад байхаас илүүтэйгээр би энэ олон дуустгүй яриа гацаа саад дутууруудыг арилгаж эдийн засгаа илүү одоо тэлэх ийм л одоо бодлогыг барьж байгаа. Тэгээ намрын төсөвч гэсэн ер нь бол үнрүүл чиглэн. Түүний тулд над татвар хууль хэрэгтэй, бизнесийн эрхчлөөний хуулийг дагсан хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдээллийн хуулиуд 99 хууль одоо их хурл дээр хэлцэж байна. Энэ 99 хууль над хэрэгтэй. За тэгээ энэ нийгмийн даатгалын хууль хэрэгтэй. Тэгээд гэр бүлийн хөгжил халамж энэ тэр орон сууцчлалтын төрөлдсөн банк, ипотек гэдэг ингээд бүх ажлуудаа ингээ ирэмблээд уялдаатаагаар нь одоо авч хэрэгжүүлж байгаа шүү гэдэг. Дараагийн 3 дахьд яг тогтоолын албажуулаа хийлээ. Нийгмийн даатгал сангийн өмнө явуулдаг яа. Тэгэхээр энэ тэтгэврийн одоо бас мөнгө байж өмнө одоо манай бүхэнд бол энэ нийгмийн даатгалын мөнгөний дампуурч болсон нийгмээс байж тэгэхээр хадгаламжийн асуудал нь олон улсын жишгээр болоод хүү боддод явдаг. Гэтэл манай арилжааны 10 топ банк гэдэг өөр юм хөрөнгө оруулаад нийгмийн даатгалын үлдэгдлийг буруу ашиглаад байдаг. Тэгэхээр яг олон улсын дагуу хадгалт тийм хүү бодлогоор ямар байна? Одоо ер нь ийм байгаа. Манай эдийн засаг бол ингээд нэг тулгууртай болчихжээ. Ийм банкны. Одоо эдийн засгийн юм 2 тулгууртай байварч банк хөрөнгийн зах, санхүүгийн зах дээр ингэ тулгуурласан. Тэгэхээр арилжааны банкнд мөнгө хадгалгаас илүү ашигтай бизнес байхгүй болсон учраас ийм одоо сэтгэлгээр орчод байна. Тэгэхээр тэтгэврийн шинжил гэдэг бол хөрөнгийн захаа дэмжих бодлого. Нөгөө нэг хаврамтал руу шилжүүлээд тэрийг нь бирж дээр гаргаад энэ тэрлүү сэтэлжүүлж байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалын сан дээр иргэдийн мөнгөийг хоримтлуулчаад аваачаад банкнд хийгээд хүүлээд зөвхөн тэр сангийн мөнгийг үржүүлдэг, буцаад иргэдэд зээлдэг ийм одоо сан бий болцсон байсан байна шүү дээ. Тэгэхээр энэ шинжилгээг хийх гэхээр яг тийм зориг гаргаад барьж аваад эцсийг нь үздэг тохиолдол бас бүрэн байсангүй. 24 оны хууль бол алгасан. Гэхдээ бүрэн одоо дуусгаж чадаагүй. Тэгэхээр энэ удаа бол энэ хуулиа тал талаас нь ярьж агаад яг хөө зарим нь энэ бодлогын шинжилгэлийн зарим нь хүнд магадгүй жоохон шорууг байгаа байх. Мэдээж. Гэхдээ энэ бол зөв байна л гэж. За өнөөдөр бол засгийн газрын хурлаараа ер нь та нар манайхаа ойлгоо. Би ингээд нөгөө хэрэглэхийн дарга байсан, эдийн засгийн сайд байсан, их хурлын дарга байсан, цахимын сайд байсан гэд намайг яриад би ч нөгөө төрийн ажлыг бас 10 жил тасралтгүй хийлээ. Надад бас шин тутам биш ээ. Тийм учраас нөгөө энэ тэтгэврийн шинжилгээ ажлыг хийж ахалж ийлаа. Боловсролын жолоо хууль батлуулсан гэд ер нь нөгөө бүх салбарын асуудал надаас ерөөсөө хол биш ээ. Тийм учраас би ингээд нүүр тулаад ямар ч сэдвээр ямар ч асуудлаар хэдэн өдөрч ярихад би бэлэн байна. Би алдаагаач өнгөрсөн хугацаанд харсан амжилтаач одоо урагшаага харж байгаа. Тийм учраас бол энэ олон салбарын асуудлуудыг илүү ингээд детальчилж өөрөө орж гардаж ингэж хийхийг их зорж байгаа юм аа. Тийм учраас ингээд эндрийн ард би өөрөө гарч ирэл нөгөө хэрэглэхийн дарга байсан шигээл та нартай уулзж шít. Тэгэхээр намар бол эх оны төсвийн тодтгол эх оны төсвийн тодтголыг өргөн барьна. Төсвийн тодтгол бол дандаа хэмнэлт рүүгээ чиглэнэ. Эх оны төсөв бол илүү эдийн засгаа тэлэх тулгымцсан асуудлуудаа шийдэх тал руу хандуулна. Тэрнээс өмнө бол би хэлсэн ногоон хөнгөн цагааны
одоо аж үйлдвэрийн парк, энэ Зисайлуу цогцлбор, Гангийн цогцлбор гээд хэдэн том төслүүдийг гараанаас нь хөдөлгөнө. Эдийн засгаа дэлнэ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулийг хөндлөнө. Би одоо та нарыг нэг баахад надад одоо хинэн тим юм яриад хинэн хариулаад өгдөг. Би ерөөсөй ойлгодгүй шүү. Гойгоо одоо би одоо хинэн хинтэйгээ юу яриад юу болоод байгааг үнэхээр ойлгохгүй байгаа. Надд бол та бүхэнтэй адилхан хэвлийн мэдээ бол байна. Засгийн газар бол доктортой үйл ажиллагаагаа явуулж байна. Би ажил аваад хэдэн сар болж байна? 2 сар болж гин үгүй юу? Тэгэхээр одоо бол асуудал шийдэхийн төлөө явах гад ингээд бүгдээрээ зүтгэх ёстой. Нэг л Монгол улс шүү дээ. Тэгэхээр тэр нэг одоо би яг хэвлэлээр мэдээнүүд авлаа л надад ямар нэгэн шаардлага бичиг ирээгүй учраас. Гэхдээ би энийг юу гэж харж байгаа гэхээр манай Аржсан намынхан бол бас одоо ёс зүйтэй хүмүүс олон байгаа. Тэгэхээр нэг хэсэг бүлэг одоо хүмүүсийн л одоо хийгээд байгаа улс төр юм болов гэж би харж байгаа болохоос биш. Одоо тий нэг ингээд бүх юмыг ингээд улс төржүүлээд тэгээд нөгөө тулгамдсан асуудлын өмнө аваачаад улс төрөө наачаад ингээд яваад байж болохгүй хаа л гэж бодож байна. Ер нь бол яг хөө тэгээд батлан хамгааллын салбарч, онцгой байдлын салбарч үүсэт байгаа асуудлуудыг дээр бол би байр суурьудаа илэрхийлсэн, шаардлагатай арга хэмжээг авч өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ингэж явж байна. Тэгээд үнэхээр одоо ийм эмээлтэй, харамсалтай үйл явдлууд бол өнгөрсөн хугацаанд бид нэр энэ олон салбаруудынхаа хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж чадаагүй, дэд бүтцийг нь бүрэн шийдэж чадаагүй, хүн хүчийг нь хангалттай бүрдүүлж чадаагүй, цалин хөлс нийгэм баталгаа нь хангалтгүй байсан уршгууд одоо ингээд эхнээсээ гарч шít. Тэгэхээр бид нар ийм бэлэн байдлыг хангуулах чиглэлрээ засгийн газар одоо холбогдох арга хэмжээнүүдийг аваад би зүтгэж байгаа. Тэрнээс биш зүгээр нэг ийм салбар болгонд үүсэж байгаа ийм эмээлтэй, харамсалтай үйл явдлуудаар үүнгийн өмнө улс төрийг авчраад ингээд байх нь зохимжгүй. Харин ажил үүргээр нь дүгнж, шаардаж би эрүүлэр мэтгэлцэж байгаа шүү дээ. Би ерөөсө хинээс нуугдахгүй байгаа. Би Ардсан намын айлч гишүүнтэй, намынхаа айлч гишүүнтэй би одоо ямар ч сэдвийн хүрээнд өөрийнхөө бодлого шинжилэлээр хинтээж ярилцахдаа нээлттэй сэтгүүлч нартай ч гэсэн би хийж хэрэгжүүлж байгаа ажлаараа та бүхэнтэй дахиад бас ингээд тухай бүр ингээд ярьж болно. Тэгээд хийж байгаа ажлуудаа ингээд өнөөдөр бол нөгөө тэтгэвэр байгаа учраас энэ чинь ерөнхий сайдын бүр хэвлийн урш юм болох гэдэг шүү дээ. Саадшуул авчлаа гэдэг ийм өнөөдрийн засгийн газрын бодлогоор хэлсэн юм шиг байна. Эрхийн асуудал. Энэ дээр яг бүлэг технологийн парк байгуулах асуудалтай ямар шалгуур чиг юм уу? Ямар шалгууруудыг хэлсэн бол за экологийн даргын нүдийн актуал хамаатан салбарын ажлуудыг энэ компани энэ ажил парк саадшуулыг авч байгаа нөгөө салбарыг нь яамаа өөрсдөө үйлдвэр технологийн парк байгуулах зөвшөөрөл үсэх саналаа дээр аж үйлдвэр эрс соёлын зөвлөлөөрөө оруулаад шийдвэрлээд засагт бүх яамдуудаа саналаа аваад оруулж ирдэг. Тэгээ тэрэн дээр бол олон байр суурьуд бол мэдээж саналуудаа илэрхийлж ийсэн. Тэгэл орж ирээд л явж байгаа шүү дээ. Тэгээ үйлдвэр технологийн паркийн нөгөө 15 жилээр те зөвшөөрлийг нь олгоод явдаг. Энэ хуулийнхаа дагуу явж байгаа. Тууны ард хийн бугаа байсныг бол би бас төдийлөн мэдэхгүй байна. Хуулиар дүүсэж байгаа төслүүдийг тавьсан ба газрын урлагийн төсөл юу нөөрчлөө мүү гэдэг асуудал дээр яг одоогийн ер нь энэ том төслүүдээ ер нь урагшлуулах юм уу яах юм? Тэ? Урагшлуулах юм уу яах юм? Одоо тэгэхээр би надад нэг яг төрийн ажлыг би аваа 2 сар болж байна. Засгийн газрын тэргүүнээр их хурлаас томилогдоод. Тэг шийдэх олон асуудлууд байна. Дээрээс нь бид нар оюутлогоо шиг олон төслийг явуулах хэрэгтэй. Тийм учраас одоо бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй. Тийм учраас би төсөл болгоноороо, хийж байгаа ажил болгоноороо би сэтгүүлч нартаа дахиад нээлттэй одоо өдөржиж уулзсан болно.